Тэгээ би таад зүгээр сонирхуулаад үзье заяа. Тэр алтны хаанш ямар амар өсөж байгаа юм бэ гэх юм бол хэдүүлээ зүгээр хамт харцгаая л да. Энэ ийм юм болж байгаа хгүй. Он гарахад хэд байсан бэ гэх юм бол $2,600 байсан. Заяа $2,600 байсан. Өнөөдөр хэд дээр явж байна гэх юм бол $3,880 дээр явж байгаа. Энэ дайныг зогсоох боломжтой байсан бол би зогсоомоор л байна. Тийм боломж байхгүй учраас тэгээд хөрөнгө болт хийхээс өөр ямар ч арга байхгүй. Европын улс төрчид өөрийнхөө нурж байгаа эдийн засаг бухимдалтай байгаа ард түмэн дээр анхаарч байна уу? Эсвэл дахиад Зеленскигийн төлөө Зеленскитэй чуулгуулалт хийж гинэ үү? Таагаарай. За энэ видео бичлэгээс та харж болно. Юу болж байгаа юм бэ гэх юм бол дөнгөж өнөөдөр Денмарк хотын Копенгаген юу болсон бэ гэх юм бол дахиад маш том Европын чуулгуулалт болсон. Зөө. Тэгээ шинэ очсон байх гэх юм бол Европын бүгдээрээ очсон. Зеленский мэдээж ийшээ ирсэн байгаа. Тэгээ Зеленский хэлж байгаа юмыг харцгаая. Сонсцгоо. Намайг хүлээж авсан баярлаа. Денмарк улс тэр чигтээ Украины туг өнгөөр гэж хэмгэлцсэн байна. Өстө баярлаа. Баярлалаа. From the very beginning of Russian aggression, full-scale war, and today we will discuss a lot of things. I think that the most important that today Europe really faced this drone strikes. Европ руу drone strike орсон гинэ. За тэр Польш руу модон скотчсон тесрэх бодисгүй дрон бол одоо drone strike гэж байна. Денмаркт, Норвегт нэг дрон явсан гэж байна. Нотлохоо баталгаа Оросих гэсэн юм ерөөсөө байхгүй. Гэхдээ одоо Зеленский юу гэж байна гэх юм бол Путин LED-ний таадлуу дайраад эхэлсэн байгаа. And Ukraine has relevant experience in it because of the war. Maybe the biggest one because of this. Одоо бид нар манай украинчууд ер нь дроны технологийн хувьд бол маш хөгжсөн байгаа. Энэ дээр хамтын ажиллагаа гэх мэт чинь. Тэгээ Европынхан сая юу баталсан бэ гэх юм бол $2 тэрбум тусламжийн санхүүжилт. And of course we will support Denmark because they are real our friends. Thank you so much. За тэгээ энэ чуулган дээр бас юу ярьсан бэ гэх юм бол Дональд Трамп Америкийн засгийн газар ерөөхдөө тэр Tomahawk пуужин өгөх юм уу үгүй мүү гэж яаж чинь. За ягаад ингэж яарч байгаа юм бэ? Ягаад ийм олон удаа сүүлийн үед уулзж байгаа юм бэ гэх юм бол Днепропетровск област одоо аймаг тэнд Оросууд ерөөхдөө одоо дайрч эхэлж байгаа, пуужинд эхэлж байгаа, дронд эхэлж байгаа. За тэгээд юу болж байна гэх юм бол гүүр, зам, дээд бүц, тээвэр, логистик ерөөхдөө тийшээ дайрч байгаа. Тэгээд юу болж байна гэх юм бол Украины цэргийн албахийн хангамжийн сүлжээ байхгүй болж эхэлж байгаа. Цэргүүд зэвсэг гих мэдшин югаараа хангахад одоо улам хэцүү болж байгаа. Тэгэхээр Покровск гих мэдчлэн тэр хоёр ерөөхдөө байлдаан дайн ширүүцээд байгаа. Гэхдээ нэг юм санаж яваарай заяа. Оросууд албан ёсоор Украин дайн зарлаг байгаа. Тийм учраас нөгөө гүүр мүүр гих мэдшин бүгдийг бөмбөгдөж эхлэв байгаа. Янз бүрийн цахилгаан дэт бүц бас бөмбөгдөж эхлэв байгаа. Одоогийн байдлаар юун дээр төвлөрж байгаа юм бэ гэх юм бол зэвсгийн үйлдвэрлэл дээр төвлөрж байгаа. Тэгэхээр энийг юунаас харж болох юм бэ гэх юм бол Украин Киев руу өнөөдөр хүртэл Европын улс төрч чөлөөтэй төмөр замаараа аялж байгаа. 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум. Бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны алт ингэсэн. За энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таачи чанд борлуулалт дутж байгаа. За чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын мөц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл. Тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад анхны харилцагч контентээр дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээл доор. За амжилт нүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх юм бол доор линкэн дээрээ дараарай.
За одоо контент дээр үргэлжлүүлээ. За энэ чуулган дээр юу ярьсан бэ гэх юм бол хэдүүлээ хаанаас харж болох юм бэ гэх юм бол Унгар улсын ерөнхий сайд Виктор Орбан ингээ бичсэн байна. Копенгаген 2 дахь өдөр болж байгаа. Ерөнхийдөө нөхцөл байдал нэлээд ширүүцэж байна. Outright pro-war proposals are on the table. Ерөнхийдөө илт дайн эхлүүлье гэсэн санаанууд явж эхэлж байна. За тэд нар юу Европын санхүү мөнгө их усүр Украинд өгөх гээд байна. Нэмээд Украиныг ерөөхдөө ямар нэг байдлаар Европын холбоо НАТО руу аль бол хурдан шиг оруулах гэж байна. За нэмээд ерөөхдөө зэвсний хангар нийлүүлэлтийг Европ манай Унгар улсын Германаасаа бас давхар санхүүжүүлэх гэдэг юм бэ. За эдээсээ би юу харж байна гэх юм бол Brussels буюу Европын холбоо дайн руу явахаа шийдсэн байна. За би бол Унгар улсын байр суурийг илэрхийлнэ, хатуу зогсно. Тэ. За тэгээ энэ эх саруудын хугацаанд юу болох гэдэг байна гэх юм бол дайн эхлэх магадлал өндөр болж байна. За. Тэгээ Украинчууд Польшоос юу шаардсан бэ гэх юм бол тэгээ Балтик далаалуу тэргээрээ дамжуулаад Оросын усан онгоцыг явуулахаа хориглоо. Олон улсын гэрээ хүчингүй болох юм байна. Калининград гэх мэт тэргээрээ маш их хэмжээний Оросын газ, нефть, энэтхлүү экспортлж байгаа. Украинчууд Европ орнуудаас Эстон, Финланд, Швед, Денмарк улсаас юу шаардж байгаа юм бэ гэх юм бол тэр далайн тээврийн гарцыг хаачаач. Олон улсын хуулийг зөрчиж байгаа. Энэ дээрээ ерөөхдөө Польшийн ерөнхийлөгч юу хэлсэн бэ гэх юм бол тийм юм байхгүй шүү. Ийм хуулийн төсөл бид нар дэмжихгүй. За энэ чуулган дээр мэдээж хийн дутах ёсгүй юм бэ гэх юм бол Кая Калас үргэлж биднэрт гоц ухаантай тархинаас мэдээл санаа оноо хуваалцдаг сонсгоо. What is your Good reaction? morning. It's really a pleasure to be back in Copenhagen. Today we have two big topics that we are Копенгагенд ирсэн гоё юм байна. Өнөөдөр хэдүүлээ Европын улс төрчинд 2 сэдв ярина. Миний таамаг Украин. going to talk about. One is defense and the other is Ukraine. On За нэгдүгээрт бид нар Батлан хамгаалтын ярина, хоёр дахь сэдв юу юм бэ гэх юм бол Украин. defense, we have already done a lot, provided several financial instruments, and now we are also discussing the roadmap, how we can actually nudge member states to work more closely together and to join projects and really meet their capability. За бид нар аль хэдийн хэдэн санхүүгийн багц ерөөхдөө Украины зэвсэг нийлүүлэх санхүүгийн хууль төслүүдээ ингээ баталсан. Ерөөхдөө зэвсэг Украин руу урсаад эхлэгч байгаа. Тэгээд дараагийн ярих юм юу юм бэ гэх юм бол Европын холбооны гишүүдүүд ерөөхдөө илүү зузаан хамтарч ажиллах, тэр зэвсэгний үйлдвэрлэл гэх мэт чинь ерөөхдөө нэгдсэн одоо ойлголттой бол хамтарч ажиллах. Targets that they have Одоо in чухал NATO юм as юу юм well. бэ On гэх юм бол тэр Ukraine, of Оросын course, төв банкны we are мөнгө. all wanting peace and ceasefire. За бид нэр бүгдээрээ юу хүсэж байгаа юм бэ гэх юм бол инх тайвныг хүсэж байгаа. Тэгээ галт зогсоохын хөлс хүсэж байгаа. That's why we are putting more pressure on Russia. We Тийм have учраас put бид нэр Оросыг илүү их одоо ер нь шахалт үзүүлж байгаа. Тэгээ бид нэр 19 дэх санкцны пакетыг хуулийн төслийг баталсан. forward 19th package of sanctions. We are also discussing reparations loan from the frozen assets so that we can really help Ukraine to defend themselves in this difficult situation. За бид нар бас юу ярьж байна гэх юм бол reparations loan. Одоо Орос ялагдах ёстой, Орос шүүхийн шийдвэртэй болох ёстой, Орос ер нь бол Украины хохирлыг барагдуулах ёстой. Тэгээ юу болох юм бэ? Тэгээд тэр нь угаасаа тодорхой учраас бид нар Оросын төв банкын мөнгийг барьцаан тавиад Украин зээл өгнө. The reparation loan is based on the frozen assets, so it's based on the Russian assets actually, and the system is so that if Russia does not pay the reparations to Ukraine, then these assets are not given back. За тэгээ Оросууд энэ дайнд ялагдсныхаа дараа Украинд тэр нөхөн төлбөр өгөхгүй юм бол бид нар ч гэсэн энэ Оросын мөнгийг буцаагаад өгөхгүй. Шүүхийн шийдвэр арай тэгж явдггүй байх гэж бодож байна. Тэгээ олон улсын хууль бас ингэж явахгүй баха. Ер нь бол шүүх хурал дээрээ эхлээд нотлох баримтаад үзүүлээд тэгээд ерөөхдөө дараа нь шүүхийн шийдвэр нь болоод тэгээд дараа нь тэр шүүхийн шийдвэрийн дагуу арга хэмжээ авах тухай. Эдгээр ерөөхдөө шүүхийн шийдвэргүй хүний хөрөнгөлөө
ерөөхдөө хаалтж байгаа гэсэн үг шүү дээ. If Russia decides after this war is over to repay all the damages that they have caused, then of course these assets will be given back. За тэгээ энэ дайн дуусныхаа дараа Оросууд ерөнхийдөө Украины нөхөн төлбөр өгөх юм бол энэ хөрөнгийг Оросууд буцаагаад авч болно. Гэхдээ буцаагаад тэр нөхөн төлбөр өгөхгүй юм бол энэ мөнгийг мэдээж Оросууд буцаагаад авахгүй. This loan is not there. But if we don't take those assets into account, then it's on our taxpayers, that's for sure. Сайн сонсноо. За тэгээд энэ бид нар энэ Оросын төв банкны мөнгийг барьцаанд тавихгүй юм бол бид нар энэ мөнгийг барьцаанд тавиад Украинд өгөх боломж одоо нөхцөл байдал бүрдэхгүй юм бол манай гишүүдүүд тэр татгалцах юм бол тэгэх юм бол манай Европын татвар төлөвлөгч нар энийг төлөх болно. Зүгээр ингээд шийдэж штэ тий. За бид нар ерөөхдөө хамтдаа энэ Оросын мөнгийг бид нар хулгай хийж чадахгүй юм бол манай Европын ард түмэн татвар төлөгч нар энийг төлнө. Yeah. Финлянд улсын ерөөхдөө it's ingenious and going to work. Бол гоц ухаантай санал бас явна гэж байна. За Финляндийн штуб bullish on EU's frozen Russian assets plan. Ерөөхдөө юу л гэж нэх юм бол энэ явах хаа, энэ явна. Энэ сайхан нөлөө үзүүлнэ. Тэ? Энэ бол гайхалтай санаа. За. Тэгээ Оросууд ерөөхдөө урчлаад хариу барих мэдгдсэн. Russia drafts plans to seize assets if EU acts on funds. За, Оросууд бас нэлээд их хөрөнгүүдийг ерөөхдөө царцаацсан байгаа. Тэгээд би ерөөхдөө хэмбэл ухаанаас асуусан хэрэг мөнгө бэ гэх юм бол EU Foreign Direct Investment, Европын холбооны гишүүн улс ба түүний төрийн өмч компаниуд, хувийн хвшлийн компаниуд ойролцоо $240 тэрбум 2023 оны байдлаар хөрөнгө олт хийсэн байсан. Үл хөдлөх компани, оюуны өмч, дансны үйлдвэрлэл гэх мэтчлэн тэд нар бүгдээрээ зарцсан байгаа. За нэмээд blocked private assets одоо нөгөө Европын холбооны иргэдийн одоо хөрөнгө үл хөдлөхтэй хувьцаа янз бүр юм 100-аас 200 тэрбум доллар гэж байна. Тэгээд ер нь бол Оросууд өөрөө ойролцоо тэр 160-170 тэрбум доллар алдах юм бол Оросууд хэдийн хэмжээгийн хөрөнгийг эргүүлээ хураагаад авах юм бэ гэх юм бол ойролцоо 300 тэрбум долларын хөрөнгийг булаагаад аваад одоо хариу бариад ерөнхийдөө алдагтай гарахгүй юм байна. Бас сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол Европын холбоо энэс болж илүү их хохирч байгаа зү. 170 тэрбум тий Орос талдаа нөгөө талдаа Европын хөрөнгө үлднийг 300 тэрбум Оросууд ойролцоо нэг 130 тэрбум долларын ашигтай гарах юм байна. Яг бэлэн мөнгө биш л дээ янз бүрийн хөрөнгүүд байгаа учраас гэхдээ ашигтай гарах юм байна. За хоёрдугаарт угаасаа Украин ялагдана. Тэ ялагдах нь ерөөхдөө тодорхой цөмийн зэвсгээ бөмбөгдүүлэх юм уу эсвэл бууж өгөх юм уу гэх мэт шин янз бүрийн юм одоохондоо тодорхой биш. Гэхдээ ялагдах нь тодорхой. Тэрийг Европын улс төрчлөл мэдж байгаа. Мэдэх ёстой хаа. Яг гэх юм бол зүгээр саруул ирүүл ухаанаараа харах юм бол 100 хэдэн сая иргэнтэй улс, тэ Хятадын дэмжлэгтэй улс, Иран, Хойд Солонгосын дэмжлэгтэй улс, хамаагүй илүү олон хүн амтай улс Украинд ялагдана гэж ерөөхдөө байхгүй. Тэгээд Европчууд тэр жоохон мөнгийг ерөөхдөө булаагаад авсныхаа дараа Европ юу болох юм бэ гэх юм бол аюултай орн бол. Тэ санхүүгийн төв байха болчихно. Лондонд хүмүүс мөнгө байшуулахаа болно. Франкфуртод хүмүүс мөнгө байшуулахаа болно. Парист мөнгө байшуулахаа болно. Лондон хот заяа. Тэр янз бүрийн хөл бөмбөгний клуб мөв байгаа шүү дээ. Manchester United гэх мэт шнаад бүгдээрээ мэдчихэж байгаа. За Лондон хотын төвд бас үл хөдлөх, Франкфурт, Берлиний үл хөдлөх, Парисын үл хөдлөх, ерөөдөө Европ даяараа тэр Араб, Азийн хөрөнгө оруулагч нар нэлээд их хөрөнгө авсан байгаа. Тэ? Мөнгө бас байшуулсан байгаа хаа. Бүгдээрээ байхгүй бол заяа. Хятадуудын мөнгө гараа авчин, Middle East, Арабын орнуудын мөнгө байхгүй болчин. За тэгээд ерөөдөө юу болох юм бэ гэх юм бол энэ санхүү хөрөнгийн зах зээлээс Европ тэр чигтээ хасагдана. Энэс болж байгаа юм бэ гэх юм бол иймэрхүү хүүхнүүдээс болоод Европын эдийн засгийн суурь нь бүр тэрчтэй байхгүй болно. За нэмээд Russia ready to respond appropriately to possible Tomahawk transfers to Ukraine.
За Америкчууд удахгүй энэ Tomahawk poaching-ийг нийлүүлээд эхлэх юм бол Оросууд хариу барьна. Хариу барьж эхлэн гэж байгаа. За Оросууд бас poaching байгаах гэж бодож байна. За тэгэхээр энэ чуулган дээр нэгдсэн байдлаараа ер нь бол Европ бол биш. Одоо удахгүй алтан тушаал алдах Keir Starmer одоо энэ Mark Rutte-тэй уулзж байна. EU leaders failed to resolve most of key issues at Denmark summit. Ерөнхийдөө одоо хүртэл яг баттай шийдвэрт хүрээгүй байгаа. Гэхдээ та харсан бол дөнгөж цайхан Франц улс Оросын нэг усан онгоцыг садааруулсан гэх мэт шин. За нэмээд бас сонирхолтой мэдээлэл. Францын нэг элчин сайд өөрийнхөө нэрээ ил болгоогүй нууцаараа хэлсэн. Юу хэлж байгаа юм бэ гэх юм бол Европын удирдагч нар тий EU leaders know Ukraine will never repay that. Тий Европын удирдагч нар юу мэдж байгаа юм бэ гэх юм бол Украин хизээж тэр зээлсэн мөнгө өгрөө хизээж төлөхгүй. За тэгээ ерөөдөө 50 тэрбум доллар 60 тэрбум доллар, 70 тэрбум доллар, Америкаас 100 тэрбум доллар ерөөдөө энэ мөнгө тэр чигтээ байхгүй болсон байгаа гэсэн үг. За тэгэхээр нэг айгүй funny контент харсан. Энийг хэдэн байцаа. Европчууд ингээд Зеленский мөнгө. За энэ мөнгөөр Зеленский юу их гээд байна? Хэнд өгөх гээд байна? Oh, яарч. Трамп үгч шүү дээ. Юу авч байгаа юм бэ гэх юм бол зэвсэг авч байна те. Яг funny биш ээ. Окей. Funny биш ээ. Ёолж ийнэ гэх юм бол одоо дан эхлэх гэдэг. Тэм учраас алтны ан шүсээд байгаа. За. Тэгээ энийг би өнгөрсөн хэдэн сар хэдэн жил ярьж байгаа байлээ те. Алт өснөө, ийм болно, тийм болно. Яг одоо боддоор би болж байна. Яг гэх юм бол те ийм дураг. Тэгээ хин зоох юм бэ гэх юм бол Унгар улс зоон, Польш улс зоон, Герман улс, Их Британь гэх мэт шнэ Украин бүр тэрчтэй байхгүй болно. Тэгээ бас ялагдах нь ойлгомжтой. За тэгээ ганцхан Европ биш ээ. Одоо Бенjamin Netanyahu Израильчууд одоо дахиад Ираныг яриад эхэлж байгаа. За тэгээд бид нэр юу хийж байна гэх юм бол нефтний компани хөрөнгө оруулалт хийж байгаа, алтны компани хөрөнгө оруулалт хийж байгаа, алтыг худалдаж авч байгаа, platinum, palladium бүх өнөд металлууд тэнгэр рүү пуужинд чинь Америкийн хөрөнгийн зах зээл өсөөл яваад байгаа. Ягаад гэх юм бол Арабаас, Европоос хүмүүс мөнгөө зайлуулж байгаа. Ийм дуракуудаар өдөрдүүлж байгаа улсууд дотор мөнгө үлдэхгүй, бизнестэй хүмүүс нь үлдэхгүй. Би энийг харж чадж байна гэдэг чинь надаас хамаагүй илүү ухаантай, хамаагүй туршлагатай хүмүүс энийг аль хэдийнэ хараад тэгээ би таад зүгээр сонирхуулаад үзье заяа. Тэр алтны хаанш ямар амар өсөж байгаа юм бэ гэх юм бол хэдүүлээ зүгээр хамт харцгаая л да. Тэ. За gold price. Тэ. Нэг харж гин үү. За сарын чарт үзүүлчих. За энэ ийм юм болж байгаа хгүй. За он гарахад хэд байсан бэ гэх юм бол $2600 байсан. Энэ жилийн 1 сарын 2-нд за $2600 байсан. Өнөөдөр хэд дээр явж байна гэх юм бол $3880 дээр явж байгаа. Тэ. Тэгээ хэдүүлээ манай schooling шүү манай хөрөнгө оруулалтын сан тэ Mega Metals Core Mining тэ энэ үеэр хөрөнгө оруулалт хийсэн мөнгөнийг нуулцсан байгаа. Энэ дайныг зогсоох боломжтой байсан бол би зогсоомоор л байна. Тийм боломж байхгүй учраас тэгээд хөрөнгө оруулалт хийхээс өөр ямар ч арга байхгүй. Тэгээ энэ тэнгүүд надаа тэ хамгийн өндөр өгөөчтэй жилийг надад бэлгэлж байна. Баярлалаа гэж хэлмээр байна. Гэхдээ өөр аргаараа түүхэн дэд хэмжээний өгөөж олмоор байна л да. Гэхдээ нөхцөл байдал бол тийм. Тэгээ энэ нөхцөл байдлыг ерөөдөө ашиглахаас өөр арга байхгүй үстэй тий. За баяр.